Эрхэм сонсогчдоо Оросын холбооны улсад Монгол улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд 7 жингийн идэвхтэн манай радиод ярилцлага өглөө. Дэлхийд томоохон дордог Монгол улсын 5 толгойн нүүрсний орд газрын боловсруулалтад Оросын компаниуд оролцох нь дамжиггүй гэж тэрээр яриагаа эхэлсэн юм а. Оросын талын оролцсон 5 толгойн нүүрсний орд газрыг эзэмших тендерийн дүнг Монгол улсад парламентын сонгуулийн дараа батлана гэж та бодож байна уу? Манайхан одоо хэвлэлээр одоо сонсож байгаа 5 толгой уурхад Оросууд орох юм уу гэдэг асуулт яриад байдаг. За гадны хэвлэлч гэсэн маргаантай юм шиг Оросуудыг оруулахгүй байгаа юм шиг ярьж байгаа. Тэгэхээр тийм бол байхгүй. Манай хоёр том орштой Оростой бид нар гадаад харилцаанд бол тэргүүн зэргийн ачаал бүгд өгдөг. 5 толгойн том төсөлд бол Оросын засгийн газар Орос орн бол оролцсон юм уу дээр хэлцээ байхгүй. Оролцохтой ч ямар хэлбэрээр оролцох вэ гэдэг л яриа хэлцээрүүд үргэлжилж байна. Тийм учраас парламентын сонгуул хэзээ болох яхаас үл хамааран энэ асуудал ойр үед шийдэгдээ гэдгийг одоо хэлэх байна. Дээрээс нь нүүрс байгалийн уул уурхайн эрдэс баялагийг манай улс өөрөө дотооддоо хэрэглэхээс гадна бусад гадагшны ихэнх нь одоо гарч ичээд худалдаалгах юм эрэлт хэрэгцээ байгаа. Тэр утгаараа нэг тээвэрлэж гаргах асуудал. Түүний тулд Монголын одоо Өмнө Говь аймаг, Дорног Говь аймаг, Сүхбаатар аймгийн хойдол, Чойволсон, Дорнод аймгийн дундуур Оросын том төмөрцөн барих төсөл байгаа. Энд Оросын холбооны улс оролцох сонирхлоо илэрхийлсэн. Манайх ч гэсэн оролцуулах талаар ярилцээ хийгдэж байна. Өөрөөр шинээр барих төмөрцмийн салбарт Монгол Оросын хооронд том төсөл одоо яригдж байна. Энэ орчлогчдод маань бас оролцоосаа гэж монголчуудад найдаж байгаа. Энэ чиглэлээр бас хөдөлгөөний сайдын яам бол зөвхөн ажиллаж байх жишээтэй. За хэмжлэнгээр одоо том төслүүдэд хойд орших хөрөлтүүд оролцоосаа гэсэн хүсэл эмэлцэл байгаа. Энд одоо манай радио сонсогч нар хэлцэх явдал байхгүй гэж ингэж үзэж байна. Олон улсын янз бүрийн байгууллагуудад тэр тусмаа Шанхай хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд Монгол улс маш идэвхтэй оролцдог билээ. Шанхай хамтын ажиллагааны байгууллагад бүрэн эрхэд гишүүнээр элсэхэд Монгол улсад юу саад болж байна? 2004 онд Монгол улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч гишүүнээр элссэн. Үүнээс хойш 7 дахь жил болж байна. Нэг хэсэг Шанхай хамтын ажиллагааны байгууллага өөрөө ажиглагч гишүүн ба жинхэнэ гишүүн элсүүлэх ажиллагаанд тур хугацаа зогсоосон байсан. Үүнийг 2011 оноос эхлээд энэ зогсоосон шийдвэрээ цуцлах, ер нь гишүүнийхээ өрөөг өргөдөгч болох тухай асуудал ярьж байгаа. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гүйцсэн тэр өөрийнх нь одоо зорилго бол бүс нутгийн аюулгүй байдал гэсэн утгаараа үүсч байгуулагдж байсан юм. Одоо энэ шин чанар нь өөрчлөгдөөд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болж өөрчлөж байгаа. Тэр утгаараа одоо Монгол орн энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрх гишүүн болоход бол одоо нөхцөл бүрдсэн өрсөд байхгүй Монголын засгийн газар үүний төлөө сонирхож байгаа. За энийг жинхэнэ гишүүн бол зэрэгжүүлэх байхаа гэж бодож байна. Шинэ оны эхэнд Монгол улсад нефтийн бүтээгдэхүүний үнэ эрс өсөж хүн амын бухимдлыг хүргэлээ. Монгол улсад нефтийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч Орос улсыг буруутгах байдал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиглагдлаа. Орос улсын нефтийн импортоос татгалзаж Монгол улс өөрийгөө хангаж чадна гэсэн санал цугласж байгаа юм л да. Энэ нь хэр бодтой гэж та үзэж байна уу? Өнөөдөр бол Монгол орн дотооддоо Оросын холбооны улсаас нийт нефть бүтээгдэхүүнийхээ бараг 99% импортоор авч хэрэгцээг хангаж байна. Нэг хэсэг манайд одоо нефть байхгүй юм шиг ярьдаг байсан. Геологи хаагурлыг судлаад Монголын зүүн өмнөднөөс нефть олборлоод нэг олон улсын нэг бүтээгдэхүүн хуваах зарчмаар одоо олборлсон талтайгаа бүтээгдэхүүнээ хувааж авч байгаа. Гэхдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах тийм хэмжээнд бол олборлоогүй байна. Ер нь бол явандаа бол манайх өөрийнхөө нефть бүтээгдэхүүний зарим хэрэгцээг өөрсдөө хангах ийм зорилго тавиад ажиллаж байна. Мэдээж Оросоос импортлдог ажил хэвээрээ байх нэг хэсэг. Одоо хэрэгцээгээ бүрэн хангана гэдэг бол бас нэлээд цаг хугацаа шаардлагатай болно. Тэм учраас нефть бүтээгдэхүүнийг дотроо боловсруулж өөрийнхөө хэрэгцээний зарим хэсгийг хангах зорилго бол манай засгийн газрын зорилго хэвээр байна. Энэ нь бол Оросоос импортоор хаана гэсэн үг багт биш. Тийм боломжч байна. Монголын мах үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн нь Оросын мал эмнэлгийн шаардлагад нийцэхгүй байгаа учраас Орос улсаас Монголоос авах махныхаа хэмжээг бууруулсан гэсэн яриа байгаа юм л да. Монголын тал өөрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд тавих мал эмнэлгийн шаардлага чангадах уу? Шууд багасгсан гэдэг утгаар бол бид ойлгохгүй байгаа. Ер нь Оросын тал бол Монголоос Оросод нийлүүлж байгаа махан бүтээгдэхүүнд тавьдаг эрүүл ахуй ариун цэврийн шаардлага өндөр зүйлж байгаа. Энэ нь бол зөв шаардлага. Үүнд нийцүүлж Монгол улс малаа ариулжуулах ёстой. Мал бэлтгэдэг, оройбол малаас мах үйлдвэрлсэн махнаасаа эцсийн бүтээгдэхүүн хийдэг. Тэр технологиг сайжруулах ёстой. Ийм ажил бол хийгдэж байна. Улсаас судалдаж авч малаа ариулжуулах, өөртөө дотоодоо мал ариулжуулах том засгийн газрын төсөл хэрэгжүүлээд явж байна. Энэ утгаараа бол гадагш нь экспорт нь мал гаргах, түүний мал махан бүтээгдэхүүн гаргах, тэр Оросд нийлүүлэх
хэмжээ бол буур хөш нэмэгдэх юм боломжтой. Оросын тал тавьдаг шаардлага өндөржүүлж байгаа бол бид нар ойлгож байгаа. Тэр тавьж байгаа шаардлагад нийцэж бид нар дотоодынхан үйлдвэрлэл үйл ажиллагааг зохицуулах, технологийн зохицуулах хэрэгтэй. Энэ бол зөв шаардлага. Оросын шаардлага тавьснаар манай махан бүтээгдэхүүн экспортлох хэмжээ буур хүчрүүгээ бид нар нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэж өж өдөөгийн иргэдийн орлого, амьдрал хөө сайжир. Манайд бол мал байна, сайн чанарын мах байна, биологийн зөв бүтээгдэхүүн байна. Тэрнээс одоо сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гарах маш их боломж байна. Оросын засгийн газраас тэр үед Монголын одоо малыг эрүүлжүүлэх, цаад утгаараа хөдөөгийн малчдын одоо мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, мал махан бүтээгдэхүүнээ худалдаалах, орчиг сайжруулах чиглэлээр Оросын талаас том тусламж үзүүлсэн байна. За энэ тусламжийн шийдвэр 2011 он нэлээд нь хэрэгжлээ. Тухайлбал малыг эрүүлжүүлэх, шүлхэгийн өвчнөөс үржлэн сэргийлэх 10 сая орчим тонн вакциныг Монгол улс Оросын холбооны улсын засгийн газраас үн төлбөргүйгээр бэлгийн журмаар авч малдаа одоо таарч манай малчдын орлох орчин сайжирлаа. За бас нийтдээ 22 анги тус хүрдэн мал эрүүлжүүлэхтэй холбогдсон тусгай тоногтой автомашин Оросын холбооны улсад үйлдвэрлэж нийлүүлэхэд бэлэн боллоо. Бүх сумдад мал эмнэлгийн зориулалттай машиныг одоо Монгол улсын засгийн газраас Оросын талд асуудал тавиад мөнгө төргийн төлөөд нийлүүлэгдсэн байх жишээтэй. За энэ утгаараа бол 2011 он бол хоёр улсын харилцаанд малчид өдөөний иргэдэд их тустай өгөөжтэй ийм жил байсан гэдгийг ойлгоход таатай байна. Хэрвээ өнгөрсөн 2011 оныг бүхэлд нь авч үзвэл та Орос-Монголын харилцаанаас аль хэсгийг онцолж үзэх вэ? Оросын дуу хоолой радиостанцын нэвтрүүлэгт орж байгаадаа баяртай байна. 2012 он гараад нэх удаагүй байна. За тийм учраас Оросын дуу хоолой радиостанцын нийт сонсогчдод монголчуудаа шинээр гарсан 2012 оны эндийг Москва хотоос дамжуулж мэдчилж байна. Би Оросын холбооны улсад элчин сайдаар ажиллаад 2 жил гарсан боллоо. Оны эхэнд бол өнгөрсөн оныхаа ажлыг дүүнэж ярьдаг. Ярьж байгаа инженер гарсан ондоо юу их вэ гэдгээ бас товолцоодог. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаанд ямар сайхан нааштай өөрчлөлтүүд гарваа гэдэг талаар бас радио сонсогчдод товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. За бас 12 онд ч гэсэн бид нарт хийх ажил их бий. Энэ талаар бас манай радио сонсогч нар мэдэж байвал бас олон үйл ажиллагааг зохицуулах хэрэгцээ байж магадгүй гэж бас товч мэдээлэл өгье. 2011 он бол Монгол-Оросын Орос-Монголын харилцаанд онцгой түүхэн жил байсан. Дипломат харилцаа тогтоосон 90 жилийн ойг одоо бид нар жилийн турш тэмдэглэж юу хийснээ дүүнэн цэгнэлээ. Бас Монгол улс олон улсын нэр хүндтэй байгууллага болох нүүбэд элсний 50 жилийн ой бас тэмдэглэсэн. За энэ байгууллагад элсэхэд тэр үеийн зөвлөл холбоот улс одоогийн Оросын холбооны улс онцгой аж ахуй үүрэг гүйцэтгэсэн. Мөн 30 жилийн өмнө зөвлөлтнөхтийнхэн тус тэмтэйгээр Монгол иргэн сансарт нисний ой бас энэ 2011 онд болсон. Ихэмжлэнгээр 2011 он бол хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдлуудаар дүүрэн жил байсан. За үүний зэрэгцээгээр бас яг өнөөдрийн бодит харилцааг өргөдгсөн алхуур наашн одоо хүч нэмсэн олон сайхан шийдвэрүүд гарсан. 2010 оны сүүлээр Монгол улсын ерөнхий сайд Оросын холбооны улсад айлчлаад олон асуудлуудыг шийдсэн байгаа. За түүний дотор энэ Монголын нутаг дээр байгаа ашигт малтмал тухайлбал уран, нүүрсний салбарт Оростойгоо яаж хамтарч ажиллах вэ гэдэг ерөнхий зарчим тогтсон байгаа. Энэ чиглэлээр 11 онд тодорхой алхмууд ажлууд хийгдсэн. Шинжлэх ухаан, хүмүүлгийн салбарт хоёр орны харилцаанд том өөрчлөлт гарч байгаа. 2011 оны 5 дугаар сарын сүүл 6 дугаар сарын эхээр Монгол улсын ерөнхийлөгч Оросын холбооны улсад аль бисны айлчлал хийсэн. За энэ айлчлалын үеэр хоёр улсын хооронд шинжлэх ухаан, түүх, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах гэр хэлцээрүүд гарыг өсөж зурдсан. Тухайлбал Монголын залуучууд Оросын их дээд сургуулиудад Орос орны зардлаар сурч боловсрол эзэмших боломж нэмэгдсэн байгаа. Тоо хэмжээ өссөн. Дээрээс нь одоо 20 дугаар зуун бол хоёр улсын одоо их өргөн харилцаатай чухал цаг үе байсан. Тэр үеийн харилцааны баримтлах архивын материалуудыг харилцан солилцох чиглэлээр том одоо алхам хийгдсэн байгаа. Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгээр 2011 онд Оросын холбооны улсын архивуудад хоёр улсын харилцаатай холбогдолтой байгаа асар их хэмжээний материалууд Монголын түүхийн архивуудад шилжиж өгсөн байх жишээтэй. Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгээр Аз ТV-ийн амьдралыг харуулсан түүхийн олон голдуурууд Оросын музейнууд талгалдаг. Үүнийг одоо нэгдсэн журмаар судлах, Монголд бас электрон байдлаарч байтугай, бид байдлаарч болтугай авч иргэдэд үзүүлэх ийм ажлууд эхлээд явагдаж байна. Хоёр улсын хооронд соёлын харилцаа өргөжж байна. Тухайлбал одоо соёлын өдрүүд харилцан зохион байгуулагдаж байна. Соёлын чиглэлээр мэргэжлэн боловсролч бэлтгэх чиглэлээр урд мартагдсан зүйлээ сэргээж гэрээлцээрүүд хийгдлээ. Түүнчлэн ийм том харилцаануудын хажуугаар бас бүс нутгийн харилцаанд одоо онцгой гарч байна.
ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бус нутгийн хүрээнд хамтарч ажиллах гэрээний төсөл одоо боловсруулагдаж бэлэн болсон байгаа. Үүгээрээ бус нутгууд хоорондоо өөрөлдвөл аймаг нь Оросын холбооны улсын хил залгаах бүгд найрамдах ус мөн хязгааруудтай шууд харилцах боломжийг өргөдгсөн ийм одоо ярилцлага хийгдсэн байгаа. Тухайлбал одоо тээврийн асуудалд зөвхөн автомашин төмөрлөмөр зогсохгүй агаарын тээвэр чөлөөтэй нисдэг болъё. Иргэдийг одоо боломж олгоё гэсэн асуудлаар одоо ярилцлага хийгдсэн. Ажлын дараагаар жишээлбэл Улаанбаатар улаан удын хоор Оросын авиа компани Монголын хувийн өмчн дээр тулгуурсан авиа компаниуд иргэд харилцан одоо зөөх юм гэрээлзэрүүд байгуулагдсан байх жишээтэй. Бараа эргэлт хил худалдааны журмаар хийгдэх одоо хяналт сайжруулахын хажуугаар бас хэмжээг нэмэгдүүлэх чиглэл нэлээд ажил хийгдсэн байгаа. Үүний хажуугаар иргэд одоо харилцан хил нэвтрэх нэгнээ нөгөөдөө зочлох чиглэл их саадуулдаг зүйлгүй визийн асуудал гэдэг. Тэгэхээр визийг хөнгөвчлөх иргэд харилцан зорчих боломжийг өсгөх чиглэлээр энэ өнгөрсөн онд бас нэлээд ярилцлага хийгдсэн зүгээр. Яг эцсийн чиглэлээр хэлцээрд бол гарын өсөж зурагдаагүй. Гэхдээ цаад агуулга нь бол ер нь визийг хөнгөвчлөх болвол визгүй болох аль болохоор визийн дэглэмийг одоо чангалтахгүй байх сулруулах ийм чиглэл одоо ярилцлага хийгдэж байна. Эдмисгэд өөрөлдвөл нэг иргэн нөгөө улсынхаа нутаг дэвсгэр дээр очиж одоо хууль бус үйлдэл хийх юм бол цаад улс нь буцааж гэрнээ явуулдаг. Энэ гэрээлцээ визгүй болох гэрээлцээг зэрэгцэж явуулдаг. Ийм зүйл тэгэхээр энэ хоёр гэрээлцээний төслүүд бол хоёр талдаа эрчимтэй хийгдэж яригдсан одоо гарын өсөж зурх тэр төвшөндөө бараг хүчээр байх жишээтэй. За хэмжлэнгээр энэ хоёр улсын хамтын ажиллагаанд бол энэ өнгөрсөн 2011 он бол өргөөстэй сайхан жил байлаа гэдгийг нараад сонсогчдод хэлээд тавина. Мэдээж 12 он бол энэ одоо эхэлсэн ажлын үргэлжлэл байна. Бас шинэ асуудлуудыг одоо тавьсан, шийдсэн юм он байх болно. 2012 онд яриад хэлэгдэж байгаа зүйлүүд гэвэл нэг улсын иргэн нөгөө улсынхаа нутаг дэвсгэр дээр түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх боломжийг одоо нээсэн засгийн газар хоорондын хэлцээр байгуулагдах ийм он байх байхаа гэж би найдаж байна. Яриа хэлцээр бол өнгөрсөн хугацаанд хийгдсэн одоо гарын үсэг зурагдах төвшөнд очсон байна. Ингэж чадах юм бол одоо Орос шүүн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хөдөлмөр эрхлээд хуулийн дагуу орлого олоод ингээд амьдрал хавааддах боломж байх жишээтэй. Эсвэл Монгол иргэн Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээр түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх дээр нь одоо хууль ёсны байх ийм нөхцөлийг бүрдүүлэх юм. Ингэх юм бол аль аль талдаа ялангуяа Монгол иргэн Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарч байгаа сурч байгаа Монгол иргэдүүд өрөөгөөстэй сайн болно гэж ингэж бодож байна. Эрхэм сайд танд талархлаа илэрхийлье. Эрхэм сонсогчдоо та бүхэн Оросын холбооны улсад Монгол улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд 7 жингийн идэвхтэнгийн манай радиод өгсөн ярилцлагыг сонслоо.